Мотоцикл холбогдсон зам тээврийн ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг. Мотоциклтэй зам тээврийн осолд орох үндсэн шалтгаануудаас дөрвд. 1-р. Мотоцикл жолоодох хэрхэн үнэлэхгүй хүн. Эсвэл 18 наснд хүрээгүй хүүхэд мотоциклыг жолоодож яваад онхолдож амнаас эрүүл мэндийн хохирох. 2-р. Хөдөө орон нутагт малчид цогтурууд хундааны зүйл хэрэгэлсэн үедээ мотоцикл жолоодож яваад онхолдож амнасаа алдах. 3-р. Хөдөө хээрийн замд мотоциклийн зөвшөөрөгдөх хурд болох 60 км/цагийн хурдыг хэдгүүлж яваад уужаалаг хадасгатай газарт онхолдож өөрийн болон зорчигчийн амнасыг эрсдэнд оруулах. 4-р. Мотоциклийн хүн суухад зориулагдаагүй хэсэгт хүүхэд багчуудыг суулгаж тээвэрлэх. 6-р. Зөвшөөрсөн тооноос олон зорчигч суулгаж хөлгөөнд оролцох нь олон хүний амнаас хохирох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс мотоциклийг өдөр тутмын амьдрал ахуйтай хэрэглэн зорчдог хөдөө орон нутгийн ялангуяа малчин өрхийн гишүүнбэр хөдөлгөөний аюулгүй байдал онцгой анхаарах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.